хүндэт уншигч хүүхэд залуусаа. Welcome, dear esteemed guests, notable figures, honorary readers, and young minds. Монгол Улсын ерөнхийлөгчийн 158 дугаар зарилэг нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу үндэсний бичиг соёл номын өдрүүдийг 5 болон 9 дугаар сарын 3 дахь 7 хоногт тэмдэглэдэг уламжлалт өгсөн. The National Book Fair, instituted by Presidential Order Number 158 to commemorate the National Book Fair officially on the 3rd week of May and September. Үндэсний бичиг соёл номын өдрүүд номын баяр нь энэ удаа Монгол Улсын ерөнхийлөгч Уханагийн хүрэл сүхийн ивэлдор зохион байгуулагдаж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Now we proudly present the National Book Fair under the name of His Excellency President Хүрэлцэх Ухна. За жилбэр уламжлалгын зохион байгуулагддаг номын баяр бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвс санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэл дэмжлэг үзүүлэх, ном эрдэмийг түгээн дэлгэрүүлж, зохиолж, орчуулагч, хэвлэл нийтлэгч, уншигч хүүхэд залуус, номд дурлагч хэн бүхнийг дэмжих зорилготой билээ. Let it remind everyone that the National Book Fair is dedicated to promoting reading, supporting the literary community, enhancing libraries, academic success, and inspiring lifelong learning and intellectual growth. Үндэсний бичиг соёл номын өдрүүд номын баярыг нээж үг хэлнөх хэмээн та бүхний өмнө Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгааллын газрын дарга Гомбожовын Замдан Шатар таныг хүндэтгэн мөрье. Now we respectfully invite the head of the office of the President of Mongolia, Gomjov Zamdan Shatar, to officially inaugurate the 36th National Book Fair. Эрхэм хүндэт, мэрэгэн уншигчид, эрдэмтэн мэрэгд, ном бүтээн туурвч, зохиолчид та бүхний одоо энэ өдрийн амар амгалан айлтган мэдчлээ. Та бүхэндээ үндэсний бичиг соёл номын өдөр 36 дахь номын баярын мэндийг өргөн төвшүүлье. Ухаан далай номоос ихтэй номын утга нь тэнгэр мэд дагуу дэлхий мэд өргөн далай мэд гүн номыг унших нь тэнгэрт нисч дэлхийг тойрч далайд шомбох мэд гэж номын утгыг одоо яруу тоод айлцсан байдаг. Хүн төрлөختний энэ танин мэдхүн үр дүн олд амжилтаа тэмдэглэх, хадгалах, хуримтлуулах, дамжуулах гол хэрэгсэл болсон бичвэр ном бол хүмүүс хоорондоо мэдлэг мэдээлэл солилцох, мэдрэмж сэтгэлээ хуваалцах, эрдэм боловсрол эзэмших, дуршлаг хуримтлуулж дадал суулгах хамгийн гол их сурвалж байдаг. Ном бол хүн төрлөختний хөгжил дэвшилд үлэмж хувь нэмэр оруулсан танин мэдхүн хэрэгсэл юм аа. Энэ номын баярыг тэмдэглэлт өдөр болгон хуучлах санаачлагыг одоо бидэнтэй хамт гаргаж хууль санаачилсан манай ундраа гишүүн, за бас энд хүрэлцэн ирсэн манай залуу гишүүд энэ номын баярыг сэтгэл гаргаж байнга хамт зохион байгуулж ирсэн нийслэлийн удирдлагууд, нийслэлийн орлогч дарга хос баяр болон одоо хамтран зохион байгуулж байгаа бүх хүмүүстээ гадна дотны зочдтой чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үндэсний өв соёл үнд зүйлээ нандинан дээлж үндэсний баялаг болсон Монгол хүний хөгжлийн бодлогод тавьж Монгол Улсын ерөнхийлөгч бодлого үйл ажиллагааныхаа төлбөртөө номын сайн нөхөр хөдөлгөөн өрнүүлэхээр тусгасан. Ийм ч учраас номын сайн нөхрийг одоо гэсэн шагналыг бас санаачилж ийм хөдөлгөөн өрнүүлэхээр одоо энэ 2025 оныг номын сайн нөхөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэснийг мэдгэдэгтэй таатай байна. Монголчууд нийтээр ном эрдэмт тасралтгүй суралцах тухай монголчуудын номын сан ариун байж номын гэрэл айл бүрийг өн мөнхөд гэрэлтүүлэн гээгүүлэх болтугай гэсэн ирээд өргөё. Номын баярын үйл ажиллагаа нээснийг хэлье. Номын соёл ертөнц төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Совд таныг тайзнаа хүндэтгэн мөрье. We respectfully invite the founder of Book World NGO, Ms. Sovd, to remark her words on the stage. Сайн байцгаана уу? Номон дуртай нийслэл хотын иргэдээ
Номын баярыг зорин ирсэн хөдөө орон нутгийн уншигчдаа, номын баярыг бас зорин ирсэн гадаадын хэвлэн нийтлэгчид, зохиолч, уран бүтээлчдэд энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Улаанбаатар хот 3 хоногийн турш жилдээ 2 удаа буюу нийт 6 өдрийн турш номоор амьсгалдаг болоод уламжлалт болон тогтсон. Бид энэ уламжлалыг бий болгохын тулд Номын ертөнц клубын сурагчид, Номын соёл ертөнц төрийн бас байгууллагын залуучууд олон жилийн хүч хөдөлмөрөөр өргөсөөр өнөөдрийг хүрсэн юм аа. Өнөөдөр бид нэр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн ивэл дор энэ удаагийн баяраа тэмдэглэж байна. Энэ баярыг энэ зэрэгэд бас хүрэхэд хүндтэй хамгийн хүндтэй үүрэг нөлөөг үзүүлсээр ирсэн эрхэм зочид маань бидний өмнө хараа сууж байна. Тэгэхээр нийтээр тэмдэглэх баярын тэмдэгдэл өдрийн хуулинд бидний баярын өдрийг санаачилж байсан Ундраа гишүүн танд баярлалаа. За энэ хуулийг мэдээж хэрэг үргэлжлүүлсэн дараагийн парламентод байсан гишүүдтэй бас баярлалаа. За мөн энэ баярыг ивэл дороо авч биднийг өмгөөлөн хамгаалж бидний аав шиг байдаг Зандан Шатар танд юунаас илүү бас талархснаа илэрхийлье. Тэгэхээр манай клубын сурагчид болон нийт хэвлэн нийтлэгчид номын баярыг зорин ирдэг уншигчдын өмнөөс танд бид нэр бяцхан талархал хүндэтгэлийг бас үзүүлэхийг хүсэж байна. Ингээд танд гардуулж өгье. Би танд л яваад чив. Тэгээд та бүхэндээ бас баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Номын баярын үйл ажиллагаа үүгээр үргэлжилж байна. 3 өдрийн турш бидэнтэй хамт байж номын ертөнцөөр аялахыг хүрье. За номын баярыг санаачлагч Номын соёл ертөнц төрийн бас байгууллагын тэргүүн сул Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгааллын газрын дарга Гомбожовын Зандан Шатар хөтөлмөр номын баярыг жид ирэх тусам илүү өргөн хүрээнд зохион байгуулагдах үндэс суурийг тавьдаг юм шүү. Бүх хүнд баярлалаа. Сая одоо 200 мянган хүн оролцдог гэхээр бол үнэхээр том үйл явдал болжээ. Тэгээд энэнд бол маш олон хүмүүсийн хүчин зүтгэл оролцоо байгаа. За ялангуяа бас Сувдадаа бас амжилт хүсье. Анх одоо энэ санаачлагыг гаргааг үүжилсэн. Одоо бол ингээд 10 жил болсон. Одоо жилд нөгөө хавар намар 2 удаа болоод байгаа учраас олон удаа болсон байна. Гэхдээ намрынх нь бол илүү өргөн дэлгэр болж байгаа харагдаад байгаа. Бас хүмүүс мөнгөтэй байх шиг байгаа юм бас тийм. Тэгээ би нэг удаа хаврах дээр нь явхад бараг 400 мянган төгрөгийн ном худалдаж авсан байсан. Тэгээ одоо өнөөдөр ингээд албаны ажлаа дуусгаж байгаад маргааш гэр бүлээрээ зорж ирж гой сонирхолтой номнууд их гарч байгаа. Дээрээс нь бас номын баяр дээр миний ангуучилдаг нэг зүйл нь хаврагдсан номнуудын худалдаа бас гардаг. Хуучны хэвлэлтэй. Тэгээ тэр номнуудыг бас олж авнаа. Тэгээд дээрээс нь зөвхөн ном худалдаж авахаас гадна номын зохиолчтой уулздаг, ном бүтээгчтэй уулздаг. Тийм амьд харилцаа бий болдог. Тэгээд үнэхээр одоо номын соёлыг Монголд илэрүүлэх энэ үйлсэд мандалж оролцож байгаа Сувдадаа болон танай хамт олондоо номын ертөнцийг бий болгосон хүмүүст бүгдээрэнд нь баярын мэнд хүргье. Та нар мундаг байна. Монголын төр ёсонд Монголын төрийг залгамжилж удирдахжсэн хүмүүсийн хувьд бол номоо бол дээдлсэн тийм уламжлал байсан. Энэ уламжлалыг орчин үед эдийн засаг жуулж, зах зээл болгож, тэлж, бас хүмүүсийн бахархал болгож, орчин цагийн гоё соёл болгож, залуучуудын амьдралын хэв маяг том нөлөө үзүүлэхэд нь одоо та бүхний санаачлага бол маш том хувь нэмэр оруулж байгаа л гэж би бодож байгаа. Одоо бидний ард Шопены хөгжим тоглож байна. Польшоос зохиолч зорин ирсэн байна. Польшид онгоцны бодол чинь Шопены нэрмжт. Би яг Шопены амьдарч ирсэн тэр юунд нь одоо байшинд нь орж үзчихсэн. Тэгэд Польшийн төр засгийн гадны орны зочдыг хүлээж авахдаа Шопены амьдарч ирсэн газар нь очиод тэгээд Шопены анх 6 настайдаа тоглож ирсэн тэр одоо хөгжмийг нь бас тоглуулдаг те. Энэ юу вэ гэхээр цаагаараа бол тэр тухайн үндэсний соён гэгэрлийн тэр одоо нөгөө софт дипломаси гэж хэлдэг шүү дээ те. Зөөлөн хүчний бодлого гэж байдаг те. Тэрүүгээр л авч явдаг. Бид нар ч гэсэн бас Монголын багтлыг бас энэ номоор дамждаг Монголын бит бус бит аль үүдээр нь залгамжлах хэрэгтэй гэж боддог. Суудад амжилт хүсье. Баярлалаа. Маш гоё зохион байгуулсан байна. Өргөн цар хүрээтэй болсон байна. Юм их тууштай хийж чадах юм бол тэгээд зарим хүмүүс ойлгосон ойлгоогүй байсан ч гэсэн шүүмжлэлийг үл хэрэгсээд ингээд тууштай явж ээж тодорхой үр дүнд хүрж болдгийн нэг жишээг бол та харууллаа. Амжилт хүсье. За амжилт баярлалаа. За номын баярын мэнд хүргэе. Баярлалаа. Бас өөрт нь номын баярын мэнд хүргэе.
Тэр өнөөдөр бас таны санааж илжсэн хууль илүү их нөгөө дэлгэр болж хүүхэд залуучуудын хүсэн хүлээдэг ийм сайхан өдрүүд болоосаа гэж өрөөжсэн тэр өрөөл биелээ болсон байна уу? Та тэрийг бас юу гэж дүгнэж байна? За үндэсний номын баярын өдрийг тэмдэглэлт өдөр болгох тухай хууль санаачилж анх хилцүүлэг зохион байгуулж ирсэн. Тэгээд тэр бас миний амьдралдаа одоо хийсэн хамгийн өөрөө баярлж бахархаж явдаг ажлуудын маань нэг юм аа. Тэгээд бас номын соёлт ертөнц төрийн бас байгууллага 34 жилийн туршид ингээд ууггүй зохион байгуулж ирсэн энэ номын баярыг ингэж алавжуулж төрийн бодлогоор дэмжиж ажиллаж бас хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Гэхдээ бас хамгийн гол нь та бүгдийн өөрсдийн санаачлах хүч хөдөлмөр тэгээ номон дуртай залуучуудын маань өөрсдөө хийсэн ажил тэгээд энэ бас нэг зүйл хэлмээр байгаа. Одоо номын баярын энэ сайхан арга хэмжээнд жилдээ 2 удаа ингээ өргөн дэлгэр тэмдэглэгддэг боллоо. Энийг бас бусад аймгийн төвүүдэд хийдэг байвал бас хэцүүтэй маа гэж бодож байна. Мөн түнчлэн зөвхөн номын баярын үеэр биш, бусад үед ч гэсэн номонд хайртай, номноос одоо мэдлэг олж авч, номоор амьдралаа баяжуулж, оюун санаагаа тэтгэж байх нь зүйтэй гэдэг бас тийм бодол хуваалцмаар байна. Та манай клубын асраар чичиж болох уу? За тэгээ. Тийшээ явъя. Сая одоо нөгөө PISA гэдэг үнэлгээ хийгдсэн тийм. Тэгэхээр манай хүүхдүүдийн 15 настай хүүхдүүдийн нөгөө унших хурд сайн байгаа боловч уншсан зүйлээ ойлгох логик сэтгэлгээн дээр дэмжлэг хэрэгтэй байна харагдсан. Тэгэхээр энэ бол яг та хэдий хийж байгаа ажил шиг ийм ажлуудаар тэр логик сэтгэлийг хөгжүүлнэ. Тэгэхээр бүгдээрээ тэн дээр тал талаас ажиллах хэрэгтэй байна. Тийм ээ. За номонд хорхоотой, номыг хайрладаг, номын мэрэгэн нөхөд болсон олон сайхан хүүхэд залуучууд номын ертөнц хөлөвд дайдаг. Тэгээ та бүхэн энд байгаа бас сурагчид номын ертөнц хөлөвд элсхийг хүсвэл бүртгэл нээлттэй юм байна. Өргөлжлүүлэн та бүхнийхээ өмнө ардын жүжигчин төрийн шагналд намсраа жавын хөгжим баярын жавхаа хэмээх сайхан аялгауг эгшиглүүж өгнөх хэмээн Монгол Улсын филармон симфони арил хөгжим Дэм авиастын сургалтын төвийн сурагчдыг урьж байна. Удирдаач Улсын филармоны ерөнхий удирдаач Даш Цэрэнгийн Нямдаш. Миний нэрийг Сарна гэдэг. Би номын ертөнц клубын ахлагч байна. За тэгээд өнөөдөр энэхүү баярт хүрэлцэн ирсэн та бүхэндээ үнэхээр их талархал илэрхийлье. Мөн манай баярыг дэмжин ажилладаг байгууллага болон хүмүүстээ талархал илэрхийлье. Анх манай багш нарын хэлдгээр бол нэлээд цөөхөн хүнтэй эхэлжсэн бол одоо манай номын баярт 200,000 гаруй хүмүүс хүрэлцэн ирдэг болсон. Тэгээд цаашдаа ч гэсэн та бүхэн маань манай энэхүү баярыг дэмжиж хүрэлцэн ирж яхахыг урьж байна. Баярлалаа. Jestem dużym fanem książek i bardzo lubię czytać. W Polsce takie targi książek organizowane są w Warszawie od roku 1957 corocznie i właśnie niedługo się odbędą najbliższe edycje. Bardzo się cieszę, że mogę uczestniczyć w tegorocznych 36. targach książki w Mongolii, w Ulaanbaatar. Tak, cieszymy się bardzo, że z Polski przyjechała polska pisarka, pani Eliza Piotrowska, która napisała książkę Wojtek, żołnierz bez munduru. I co jest ważne, że w ubiegłym roku ta książka została przetłumaczona na język mongolski. I tutaj możemy zobaczyć tę książkę po polsku i po mongolsku. Od małego dziecka dostawałem książki, a pierwsza to były baśnie Andersena. Znaczyły bardzo dużo, bardzo je lubię i sam w domu mam prywatną bibliotekę obecnie kilku tysięcy książek. Że należy je czytać i to w każdym kraju. A tutaj w Mongolii każdy obywatel tego państwa na pewno powinien przeczytać książkę, którą ja przeczytałem w języku polskim. Tajna historia Mongołów. Tak, oczywiście, bo tradycja w Polsce jest taka, że jak się daje komuś książkę, to przeważnie z dedykacją. I najlepiej oczywiście jak autor książki swoją książkę prezentuje, pisząc na niej dedykację. Ja tak się składa, że również jestem
historykiem i napisałem kilka książek i mam przyjemność od czasu do czasu wręczać te swoje książki z dedykacją dla człowieka, któremu ją ofiaruję. Улсын их хурлын гишүүдээс зохиогчоор оролцож байгаа. Таны ч гэсэн бас энэ талбай дээр зохиогчоор оролцохын тэр өдрийн ерөөлийг өргөе. Bayatla.